За сайн байцгаана уу монголчуудаа. Би ингээд баг анх удаа влогын дээр амар дайггүй царайцтай гарч ийн. Тэгээд өснөөсөө бодоод өнөөдөр нэг эбисийн тоглолт үзсэн. Эбис метал 2-ын тоглолтыг үзсэн. Тэгээд гэртээ ирсэн чинь муухай юм болсон. Бүр муухай юм юу гэж миний утсан нөгөө нэг кейс орохгүй байгаа болохоор шалдангаар нь би бариад бичлэгээ хийж гин. Одоо бүр ямар ч хамгаалт байхгүй гэсэн, унгааж болохгүй гэсэн үг. За миний кейс яах вэ? Энэ нь одоо бүр яаж юм бэ? Хараа манамор ингээд энэ дээр ингээд байдаг юм унгаагаад байдаг байхгүй амар хэцүү. Тэгэд энийг унгаацсан байгаа. Тэгснэ миний цүнхийг унгаацсан байгаа. Тэгээд энэ вернелийн энэ юг унгаацсан чинь энэ тагаараа хагараад тэгээд энэ хараа тэг өөр ингээд ийстэй хөлөөрөө баах явцсан. Oh my god. Тэгэхээр миний цүнхийг унгаацсан байгаа заяа. Одоо ингээд нойтон болсон байгаа. Дээрээс нь нэмээд аваачаад энийг унгаацсан заяа. Тэгээ миний цүнх ингээд нороонагаад одоо энийг яаж цэвэрлэх ёстой бол би сайн мэдэхгүй л байна. Ингээ осор маср нь бүр нийл саваа. Яа тэр өндөртүүлэгчтэй амар чухал юм байсан юм аа. Миний хувьд бол амар уурлаад амар стресстэй Жэнийг өстө баахан загнаад. Тэг уул нь бол муур идэж болохгүй л дээ болохгүй шүү таад. Тэг би бол уураа барьж чадсангүй. Тэгээд энийхээ кармаг дараа нь идэх бах уу. Тэг одоо үнэнгээл хэлээ би бол өстө үнэхээр уурлаа Жэнийг бол өстө зодхон л холгүй юм боллоо. Арайч зодоо гэлтэй. За энд ингээ көсөр сарайлаа сууж ин. Чи яаж энэ хараа өөр ингээ орцсон. Одоо ингээ усанд оруулахаас аргагүй болсон. Хөл мөлийг харж гинөө. За одоо бүгд энэ бацааныг усанд оруулна да. Өнөөдрийн хамгийн чухал ажил бол ерөөсө утсаа унгааж болохгүй. Яагаад гэвэл ямар ч кейсгүй байгаа. Нөгөө сая нөгөө нэг аваачаад асгасан юм дээр гიშгэ ажиллаа. За хоёул нэг айтайх усанд орчих юмсан да Жэни. Нэг жоохон сурталчилгаа хийчи. Та хэд вэ штэ? Стел гэнг шүү. Тэгээ миний одоо миний ус ямар гоё харж байна уу? Стел яач шүү те. Тэгээд хөөх юмтай амир дээрлэх үсэн клирээр угадаг. Тэгээ энэ лондо байна шүү дээ. Энэ лондо бас минийх заяа. Тэгээ хөөх юмтай клирээр угаагаад тэгээд нэг энэ рандом контентын энийг бараг ашигладаг хаа гэт. Энэ болохоор нэг ийм шампунь байгаа юм байна. Тэгээд энэгээр л угаан даамаа бацаа нэг. Жэний ч одоо бараг миний хүүхэд гэсэн үг шүү дээ. Би одоо ээж нь гэсэн үг. Хүүе. За ер нь жоохон алаан болно шүү guys. Йоо миний утасны сторижны асуудал стил дуусаагүй л байгаа. Сүүлд хийсэн влог байгаа штэ. Халуун тугааны ийц ингээд нийт яг оригинал бичлэг нь болохоор цагийн бичлэг байхгүй юу? Тэг цагийн бичлэгийг сонсож байна уу? Усанд ороод. Ой. Бэжи 50. Би нөгөө аавтай усанд Жэнийг дандаа оруулдаг болохоор яг тэгээ бэжи. Наач их гой санаа. Тэгээ томоотой зогсчих. Зүгээр аа. Чи өөрөө яах гэж хэрэг тарьсан. Тэгсэн тэгээвсэн бол чамайг усанд оруулахгүй байх байсан. Тэгээд одоо багтаамж зүхэр байтаа чи. За манай муур амир яргалуулаад байгаа юм шиг харагдчих болохч би яг үнэндээ амир хөргөл угааж өгч байгаа. Би бол маягтай би тэгээд өмнө муур энэ төр угааж исэн туршлага говсоо болохоор буруу угаасан байж магадгүй шүү. Буруу угаасан байж магадгүй шүү. Битээ олон л яриад байгаараа комент хэсэгтэр. Ингээ хөөсөх ёстой байхгүй да. Хүүе. Бэжи. Хүүшээ. Бэжи. Holy shit. Яа би алтлаа ёо. Алтгах чинь чамайг хүчтэй машин. Жэний ямар турхайг нь харж гинөө чамс. Жэний баг усанд ороогүй жил болж байгаа хаа. Би сүүл хизээ усанд ороосноос санахгүй. Нэг намар болоод нэг өстэй солиот юм шиг амар хундсан штэ. Нэг 100 болоод дулаараад тэгт нэг үсийн яах гэж аавт хоёр усанд оруулсан. Ихтэй аавтайхад хамаагүй амархан бөгөөд хурдан байсан л да. Намаагүй жоохон илэг бариад байгаа маа. Ёо энэ унжаа усан яраа. Жэний хэлбэрийг харж гинөө. Хумсыг авах юм байна. Өнөөдрийн влог баг та хэдийг хүсээд идэг Жэнигийн л талаар влог юм байна дөө баг. Энэ хараа турхаа. Хариугүй байдаг юм. Яа. Хүүе. Лөө юу. Тэний юм уу газар руу нийл ус угаагаа хийчих юм. Ой бэжи. Үсэж унгаа хийж байгаа. За 50 заяа 50. Йоо. Муурны усны салмаар бол усанд орвол. Хүй чи баагаад байгаа юм уу? Shit, Жэни pooped. Жэни бааганаас ой. Түрнээс ш баах гал байсан юм байна л та чаас. Хараа баасандаа бантчихээн. Яга бооч уу? За энэ ингээ хөрх юм. Миний хууч алчуур. Энд Жэнигийн урлагийн бүтээлтэй баахан симэрч. Одоо тэгэл урлагийн бүтээлээр нөөрийг нь угаанда.
Харчин да. Элевиш. Хүүе. Яа! За энийг болоо юм ингээ угаалаа. За энэ газар жинийг ус. Тэгээд ус. Тэгээд миний тавчгны шавхан болсон байна. Энэ баас нар чинь ингээд нийлж энийг ус. Амар өмхий байна ихтэй. Хөрх янтан баасан түрээд исэн юм байна. Тэгээ одоо болохоор миний өнчлөнд орсон ингээд өргөд олоогод ичнэ. Цонх мохол ингээ хаацсан байгаа. Ер нь бол тэгээ муураад өнгөж усанд оруулж гаргаж ирчээд илгэндээ ч баха биеийнхээ халамж дулаанаар муураа жоохон дулаацуулдаг байхгүй. Хатаах гэж сая бүр бөө алаан боллоо. Над руу аваад минь сэнсцсэн байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө сэнснээсээ айгаад яна энэ миний нүдний фокус нүдний будаг жоохон энэ хэсгээрээ арилчжээ. Тэгээд амар юм салан затад харагдаад байгаа юм шүү. Тэр нөгөө усанд оруулах дээр болохоор чихрүү ус оруулж болохгүй өөрчүүлээ. Яадаг идэг вүлээ. Тэднүүсийн бүгдийг мэдж байгаа шүү судалж бодсон. Тэгээд битээ олон долоо юмдаар бичээрэй плиз. Тэгээд би ямар ч лээс усанд оруулаад болцсон амьд зэрүүн байна. Тэгэл болоо ерөөсөө. Ер нь амар хамжилттай сэнсчдэг байсан. Тэгээ байхгүй болохоор би жоохон сугараад байна л та. Унтаад байна. Шөнийн 3 өнгөрч ийн угаасаа. За миний YouTube-ийн арт төмөн би сая энэ чи янзтай бичлэг хийж дуусчаад байж. Яа миний арьс ямар амар байна гэхдээ өөрөөсөө. Энд чи ингээ ботог гараа наацсан мэдээ. За энэ сая энд иймэрдүүл юм боллоо ёо. Хамгийн гол нь би ингээ чихнүүдээ идэд хайцсан байгаа. Билуураад амар чихрэдэд. Тэгээд ингээ баахан задлсан бохмог зажиллаа шүү дээ ёо. Би одоо ч ажиллаж байна л та. Тэгээд би скотчоор ингээ уцаа тогтоосон. Скотч гэдэг амар гал шүү. Уц тогтооход бол амар гой тогтоод. Апато гэдэг нөө рилийг би бас скотчоор тогтоож байгаад хийчихсэн. Энэ хараад ингээд яг энэ хэсэг нэтэн байгаа байхгүй. Сая Жэний нэрийн намайг амар олгосон ш та тарахгүй. Ёо энийг хараа. Бүр яг ингээд зүүшэр ингээд зооцмаа гэдэг. Яа миний хомсгтээ ингээд бичлэгэн дээр амар муухай харагдаад байгаа юм. Уул нь бол ингээд цэв цэвэрхэн л байна л та. Тэг яага муухай харагдаад байгаа юм бэ мэдгүй. Өнөөдөр нэрээ Apes үзсэн сайн сайхан ярихад нэрээ Эрик гээд шинэ холбоон тоглогч амар байлээ. Бро бол эвгүй мэлээ. Үлзий бол яхаа хөрхэн туршлага ус байлээ. Эрикийг бодвол за мэдгүй би баг буруу яриад алуулах үү. Ямар ч лсэн Крис гээд шинэ легоноор бро бол амар сайн тоглож чадаагүй. Тэгээ тэр бол яхаа нэг нойр мойр сквал нэг багтаа тасан зогцох аренадаа тасан зогцох гэсэн юм ааш. Тэр нэг гэж би бодож байгаа. Гэхдээ бро дээр Кристер бол амар хүлээлт тавьсан байгаа. Амар үнэтэй тоглогч шүү дээ. Тэгээ Кариг оруулж ирж байгаа. Тийм учраас бро бол ирээдүйд заавал алаасаа гэж үзэж байна. Манай 3 шийдэлтүүд орсон байсан бол easy win явах байсан л даа. Үгүй easy ч үгүй ялчих байсан байхгүй юу? Даанч 3 шийдэлтүүд маань бүр үнэхээр орох дургүй байла. 3-аас 25 шийдээд 3 нь орсон. Гонхтой бас ёо 3 шийдэл бүр хүн амтаа хараацсан маа хайшаа. Тэгээ ордны уур амьсгал бол яг плей-офф эхэлсэн юм шиг л байсан тхүү. Бүр амар ойрлоод би чи хоолоогоо сөйтлөө ойрлоод яаж яах би бүр яг Apes-ийн хайн суужсан байхгүй юу? Ер нь амар урд яг миний урд 2 layer 1 layer лээсэн заяа. Тэгэл би шууд ингээл тайм аут интертер гаруудыг бүгдийг нь харж байгаа байхгүй. Дасгалжуулагч урдуур яваад харж байгаа тоглолт хаагаад идэм билээ. Яг бүрэн харагддгүй юм билээ. Тэгээ хүмүүсийн ингээ реакшн дасгалжуулагч та юу ярьж ийн дасгалжуулагч нь юу гэж ярьж ийн тэр бүгдийг сонсоод тань сухад бол аим гоё юм билээ. Яа бохоо авчаа. Тэгэхгүй бол одоо жилэр хийлээгээд амаа хийлээд алах үз. Тэгээ металл гэсэн гоё юусоо уугнаа бол бүр ёо яа игээд байгаа юм бэ те. Тэдний легонер энэ төр бол бас амар юм билээ. Тэгээд тэдний легонер 4-р үе эхэлж байхад 5 алдаад болоод суудсан. Тэгээд манайхан амар баярлсан. Даанч тэгээд арай л гүйтсэнгүү дээ. Оноо авчаал буцаал явж байхдаа хамгаалалт жоохон сүүл рүү сулрсан юм болов уу гэж би бодсон шүү дээ. За ихтэй сайн мэдгүй байна. Би нэг тийм сакс сайн мэддэг тактик юу ч мэдгүй. Тэгэхээр олон толгой хуцаад юугүй. Тэгээ юу ч мэдгүй юм байна шүү дээ. Би бол зүгээр илүүлээ юм бол. Тэгэхээр зөв ямар ч лайсан яг ордны уур амьсгал бол аим гойсон. Манай FC фанатууд бүр яаж яхад нэг ингээд урд нь болохоор амар дэмждэг фанатуудтай зогсоод юм байлээ шүү дээ. Би ч гэсэн нь бол амар дэмждэг хүн л дээ. Би бас хаяада гэхдээ бүр үнэхээр амар гэж ойлгохгүй шүү дээ. Бас нэг жоохон тэг эмхтэй хүн байна даа ч одоо yes гэж. Тэг хаяада тий yes гэл тэгэл өнгөдөг байхгүй. Тэгсэн чи яг манай хажууд хэсэг гараад бүр амар орилоод исэн болохоор тэр эрчинд нь ороод би бас амар орилсоо бүрстэ. Манай фанатууд бол гэхдээ металлын фанатуудаас бол за ингэж хэлэхээр бас алуулчих юм болов. Гэтэ манайхан илүү чанга байсан шүү тий. Яг фансын тоо бол нэг тэнцүү байцаа байх шиг байсан. Манайхан бол чанга юм билээ. Скол би яг голдон суудсан болохоор тийг санагдсан гэж магадгүй. Даанч миний дэмждэг хүн маань жоохон форм нь хуучин шиг биш байгаад байна уу. Яах вэ? Тэгэл хүн болгон луналд байна, босолд байна. Жэнийг яаж гүсэрч байгааг хартаа. Энэ хараа бүрэн хөвтөхгүй байгаа байхгүй. Бүрэн хөвтөж. Чи тэг өөрөө наатагаа хатаах хэрэгтэй. Хэлбэрийг харж байна уу? Ингээ хажууд шаар автчих.
Гүй хажууд шараа хөвтчих. Тэгэхээр гоё. Тэгээ хөвт. Одоо бүксэнг. Чи ямар таг ш. Жэний амар таг. Үсий. Нийл шампунь нуртулцээ. Жэний өдөр надад маш их зэгнүүлсэн тийм ээ. Гэтэ одоо сүүлд нэг жоохон хайрлаа даа гэж боддог. За энэ удаагийн бичлэг маань тэгээд энэ хүрээ дуусж гин бүгдээрээ лайк дараарай, subscribe дараарай. Хэд хэдэн hate comments-ууд ирж гин. Тэгээд hate comments ирж гинэ гэдэг чинь сайн зүйл шүү guys. Намайг хейтэлдэг хүмүүст бүгдээр нь хайртай шүү. Яагаад гэхээр угаасаа чи ямар нэгэн зүйл хийгээ зөөрөө явж хахад тодорхой хэмжээний хейтер заавал байх ёстой. Тэгээ хин нэгэн чамайг хейтлэхгүй байгаа бол чи буруу юм хийж байна л гэсэн үг юм үнэндээ. Чамайг хүн хейтлчлах юм бол тэгээ чам татаарч хүйний алтар болцсон. Энэ юу н алтцсан. Жэнигийн зур өсвэдэг нацаа үе. Тэгээд одоо утасны маань багт амжилгааг болохоор энэ бичлэг орох хэрэгтэй. Энэ бичлэг баг миний бичигдснээс 10 хоног мөдгийн дараа орж байгаа хаа. Guys би яг татлаа. Жэни хараа. Хөрхөд амар дараад исэн юм хайшээ. Йоо за амьд хайртай юм. Амьд хайртай л ах хэрэгтэй тийм үстэй.